Сайн мэдээ. Ипотекийн зээлийн хүүг бууруулж 5% хүргэх тухай мэдээлэл олон айлд ихтгэл төрүүллээ. Улсын их хурлын нэр бүхий 27 гишүүн ипотекийн зээлийн хүүг бууруулж 5% хүргэх эргэцэн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өнгөрсөн 7 хоногт улсын их хурлд өргөн барьсан нь олон айл өрхийн итгэлийг сэргээсэн сайн мэдээ байна. Одоо шинээр олон суудсанд орох гэж байгаа улсууд 8 биш 7, 6, 5 хүртэл хуваар авахын боломжийг бүрдүүлнэ гэсэн ийм л арга. Арчилсан намын даргын хувьд хэлэхдээ цагаан сарын өмнө энэ хуулиар батлан гаргана. 8% зээлийг өгж явах үед бол 1 м квадрат нэг сая 300 орчим мянган төгрөгийн одоо төлбөрийн чадвартай байж авч исэн бол өнөөдөр энэ хууль батлагдаж гарснараа сарын одоо нэг өрхийн орлого 450 мянган төгрөгтэй өрхийн орлого бол одоо 40 м квадрат байранд авах боломжийг бүрдүүлж байна л гэсэн. Холбогдох байгууллагын мэдээллээр 18 мянга орчим өрөх 8% хүүтэй орон сууцны зээл авахар хүлээж байна. Монгол банкны удирдлагууд инфляц 2.9%-тай байгаа энэ үед орон сууцны зээлийн 8% хүүг бууруулж 5% хүргэх бололцоо бүрдсэн гэж мэдэгдсэн. 8% хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн айл өрхийн сарын орлого 1.3 сая төгрөг байх шаардлагатай байсан бол зээлийн хүү 5% болж буурвал 450 мянган төгрөгийн орлоготой айл 40 м квадрат байр авах боломж бүрдэх нь сайн мэдээ юм а. Хамгийн гол нь бол залуучууд бол тэр хувь нь бол их таалагдж байгаа. Жил амьдралд нь тус болж байгаад нь баярлж байна. Энэ бол сайхан мэдээ шүү дээ. Бид л бүгд л өөр хүүхдүүдтэй хүүхдүүд онд баяр гэсэн учраас хүн байж идэг тий. Үнэхээр л 5% шийдвэл одоо ард түмэнд бол хэлэх хэрэгтэй шийдвэр болох гэж байна. Хин ч гэсэн байранд ороод сайхан амьдрыг хин ч гэсэн хүн болгонд бодож байгаа шүү дээ. Зээлийн хүү 8% байх үед орон сууцны зээлийн төлбөрт 686 мянган төгрөг төлдөг айл 5% болж буурснаар 560 мянган төгрөгийг төлснөөр 120 гаруй мянган төгрөг хэмнэгдэх тооцоо байна. Орлого болох энэ мөнгөөр хуримтлал үүсгвэл тухайн өрхөд ирээдүйдээ хөрөнгө оруулалт болно гэсэн эерэг санаачлагыг бусдад уриалгах сайн иргэдэж байна. Сайн мэдээг дараах хаягаар авч олонд түгэнэ. Сайн мэдээ. Монгол эмч нарын баг чүмэг шилжүүлэн суулгаж байна. Манай улсын эрүүл мэндийн салбар хөгжлийнхөө төвчнөөр дахин нэг шат агсан сайн мэдээ байна. Өндөр хөгжилтэй орнуудад хийгддэг чүмэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголын эмч нарын баг эх орондоо хийж эхэллээ. 2014 онд эхнийх нь амжилттай хийсэн бол 2015 онд дараагийн өвчтөнд хагалгаа хийн хүнд өвчнөөс ангижруулж чадсан сайн мэдээ хүргэж байна. Эхний хүн нь бол бараг 2 жил болох чинь, хоёр дахь хүн маань бол жил болох чинь. Хоёулынх нь биеийн байдал бол хэвээ хоёулаа ажил төрлөө хийгээд ар гэрийнхэнтэй өөр хүмүүстэй ихт байгаа. Ямар ч одоо өөрт зөөр байхгүй тийм амьдарч байгаа. Одоо чүмэг шилжүүлж суулгасан хүний дууны өнгө, үсний өнгө, биеийн арьсны өнгө гэхмэчлэн бүх юмуд нь тэр нөгөө донорынхоо хүний юм цусны бүлэг гэх бүх юм нь өөрөө биш дахин шинээр төрсөн нөгөө донорынхоо юмар солигддог байхгүй. Тэгэхээр бол энэ хүнийг бараг дахин төрүүлж байгаа. Дэлхийн нийтэд бол тэр хүн ахиж төрж байгаа гэж ойлгодог. За энэ хагалгаа хийхэд Азад номер 1, за дэлхийд эхний 5-д ордог технологиг Монголын эрүүл мэндийн салбарт ашиглаж байна. Химийн эмчилгээч бай, тухайн өвчнийхээ байдлаас ч дархлаа дарангуулагдах байдал. Тэгээ дээрэс нь бидний энэ хийгддэг өрүүц эмчилгээ цусны тэр дархлаа эсүүдийг бол харьцангуй багасгадаг. Одоо нөгөө эс байхгүй болгоно гэж хүмүүс ингээвгээр яриад идэх тийм баримжаанд авчдаг байхгүй. Тэгэхээр энэ бол маш ариун нөхцөл хэрэгтэй. Тийм ч утгаараа энэ өөрөө угаасаа тоноглон тэгж хийгдсэн айлч дэлхийн стандартад бүгд ийм байгаа. Тэгээ хасах 196 градус Цельсиуст бол нөгөө эсээ бид нэр ууттай эсээ аваач хадгалаад хэдэн жилээр хадгалж болно. 10 жил бол хадгил 10 жилээр ингээд цэнэгтэй байж л яваад хадгална. Тухайн эс амьдаараа байж буцаагаад бид нэр өвчтөнд буцаагаад дахиад өвчин сэтэрlээ гэхэд хэрэгж боломжтой гэсэн. Тэр жижиг маш нарийн эсийг л бид нар амьд байлгах гэж одоо бүх процесс хийж байгаа. Энэ бүх процесс бүх ажилчид маш нарийн одоо хяналтанд ор маш одоо өндөр туршлага одоо алдаа гаргалгүй ажиллах хэрэгтэй. Аз ТV-с ердөө 15 оронд хийдэг энэ хагалгааг Монголын эмч нарын чадварлаг баг амжилттай хийж 2 айлыг элэг бүтэн амьдруулж байгаа сайн мэдээ хүргэлээ. Энэ онд дахин 10 орчим өвчтөнд чүмэг шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй байна. Гарах өдрөө бол өвчний маань биеийн байдал сайжраад шинжилгээний үзүүлэлтүүд хэвийн болоод бүх үзүүлэлтүүд ингээд сайжирсан үед бол дотроос нэг юм аваа хэлсэн юм шиг гоё л тийм ууж сайхан амьсгалт юм байлээ. Сайн мэдээ.